сараа ахлагчтай Инрэл Залбаа Дулаан Суран гэсэн багийн бүрэлдэхүүнтэй баг байгаа. Бүгдээрээ Монгол Улсын боловсролын сургуулийн ерөнхий боловсролын сургууль сурдаг. Манай ахлагч ирэх саран 9-ийн Б ангид сурдаг. Манай Инрэл 8-ийн Б, харин Залбаа бит 2 8-ийн Б ангийн сурагч. Органик гаралтай үсний мистийг бүтээл олгож авчирсан байгаа. Мист нь болохоор бусад үсний бүтээгдэхүүнээсээ гол ялгаатай нь цацаж хэрэгэлдэг ба өвөл болон бусад улиралд хүний үс ингээд салаалаад гэмтэх нь олон байдаг учраас бид нэр өдөр тутмын хэрэгцээнд хангуулад энэ үсний мистээ бүтээсэн. Манай үсний мист 2 төрлөөр хийгдсэн халгаатай болон гангатай гэж. Халгаатай мист нь болохоор халгаан ханд болон ногоон цайны хандаар ногоон цайны хандаа хандлаад үнэр өнгө оруулаад халгаатай мистээ хийсэн байгаа. Харин гангатай мистээ болохоор цагаангаа болон ганганы хандаар баяжуулан хийсэн байгаа. Мөн энэ миснүүд маань болохоор B12, Б витаминуудаар баяжуулсан. Энэ мистийг 2 сар гармын хугацаанд бид нэр туршиж үзээд одоо хэрэглээд хийсэн. Өөрсдийнхөө усан дээр болон бусад ангийнхаа хүмүүсийн усан дээр туршихад гэмтэлтэй хуурайшилтай усан дээр илүү нийцтэй зөөлрүүлж, гялалзуулж гой үнэрийг шингээж өгсөн. Усны мистээ түрхэхдээ усны үзүүрээс ахуулаад дээшлүүлж түрхэнэ. Тэгээд усны мистээ түрхэхдээ 1-2 минутын турш тавшаад ус руугаа ингээд жигтгэнд харааж өгнө. Тэгээд усны мист маань 10-15 минутын дараа үр дүнгээ өгөөд үнэр нь илүү зөөлхөн, илүү гоё болж эхэлнэ. Манай усны мистийг ямар ч үед хэрэглэж болно, хаанч авч явахаар жижигхэн савлгаатай болохоор хизээж хаанч хэрэглэсэн болно. Заавал үсээ угаасны дараа эсвэл угаахаас өмнө гих шаардлага байхгүй. Савны хувьд олдот муутай байсан. Гэтэ бид нэр олцсон саваа ариутаад ингээд мистээ хийж хэрэглэсэн. Логогийн хувьд бид нэр өөрсдөө аппликейшн ашиглаж ер нь бол өөрсдийн сэтгэмжээр бүгдийг хийж бэлтгэсэн. Ер нь бол органик гаралтай үсний мист гэж явна. Гэтэ яг логон дээр бол hair mist гэж явж байгаа. AI-аар хийсэн. Гэтэ дараачаар бол яг ханы самбардаа оруулахдаа бол ихэнхийн зурч хийсэн. Тийм ган үнэртэж. Ер нь тийм өмнөх үнрээсээ олон өөр хүн үнэртсэн тийм ахлын үнэртэй таашаалтай үнэр байна. Логоны хувьд бол бид нэр үсний мист гэсэн болохоор ер нь эмэгтэй хүний үсийг илүү тодтгон гаргаж ирсэн. Тэгээд эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүний царайг оруулж тэгээд нэрээ хажууд нь hair mist гэж жоохон үсгнийх нь фонтын өөрчлөлт тэгээд жоохон гоё хийсэн. Бид нар үснийхаа мистийг бол өнөөгийн хувьд бид нэр цахим ертөнцөөр тийм контент хийж борлуулна гэж бодож байгаа. Тэгээд ер нь өөрсдийн гэсэн хувийн тиймэрхүү бодол санаагаа бизнес болгон хөгжүүлэхийг ер нь зорж байгаа. За бидний хувьд бол манай химийн багш их тусалсан. Зөвлөгөө өгч бидний алдаан дээр жоохон тулгуурлаа зөвлөгөө өгөөд тиймэрхүү химийн багшаасаа бид нэр их зөвлөгөө авсан. Бид энэ мистийг хийж байхдаа хим, эрүүл мэнд болон физик гэсэн 3 хичээлийг дийлэгтээ ашиглаж судалсан. Физикийн хичээл дээр гэх юм бол хэмжил гэсэн сэдвээр маш их хэрэгэлсэн юм сурж мэдсэн. Физикийн хичээл дээр хэмжилт хийсэн нь бид харьцаагаа зөв хийхгүй бол манай мис өндөр нь хуурц, илүү сул эсвэл нөлөөгөө өгөхгүй ч юм уу тиймэрхүү зүйл гарч эхэлсэн. Тийм болохоор бид хэмжилтээ илүү сайн хийх хэрэгтэй болсон. Химийн хичээл дээр бид ханд гараа авах гэсэн сэдвийг маш сайн судалсан. Хідэн цаг яаж хандлах ёстой, ямар савнд хідийн харьцаатай хийх юм гэдгийг судалсан. Эрүүл мэндийн хичээл дээр яг үсэнд яг ямар ургамал илүү сайн нөлөөлөх вэ гэсэн талаас маш их судалсан. Энэ бол манай хийсэн халгаан хандтай мист байгаа. Халгаан хандтай мист хийхдээ халгаан ханднаас 30 мг, ногоон цайны ханд 20 мг, эфирийн тос буюу унарт тос 2 тусал, витамин Е 1 тусал, нэрмэл ус 100 мг гэсэн орцоор хийсэн.
Энэ мистэнд хэрэглэсэн халгаан анд нь үсийг чийгшүүлэх зорилгоор хийсэн. Ногоон цайг үнэр болон халгаан андны нөлөөг ихсэхийн тулд харин витамин Е-г үсэнд шинэлэг байдал олгохын тулд хийсэн. Нэрмэл ус бол хүний үсэнд хор нөлөө учруулахгүй байхын тулд нэрмэл ус ашигласан. Ганг болон халгаан андаа 300 мл буцалсан халуун усанд 100 г-аар тус хийсэн мөлий. За бэлтгэсэн одоо тэр уусамлаа хөргөх хүртэл нь хүлээгээд шүүлтүрийн цаасанд шүүсэн байгаа. Хөрсөн уусамлаа болохоор бид нэр хэмжээс цилиндрээрээ 10 мл болон 30-40 гэсэн миллилитрээр хэмжээд уусамлаа нэг сав руу тус ингээд хийгээд уусамлаа маань ер нь бол мис маань бэлэн болсон.